сайн байна уу та сайхан үйлчж гин үү? Энийг зүүчхүү танд. За бид хэд зочноо авахар ирсэн хэмээгээ зүүчий. За. Та олон сайхан шавнырыг урлаг бэлтгэж, бүтээж, энэ замд хатуу жилд тасгаж, сургаж иржээ. Тэдний нэг нь одоо жүжигчин Саран Туяа. Хоёлаа одоо таны багш судалгаатай уулзгаар явж байна. Та хоёр маань бас уулздаг баг. Гэтэ өнөөдрийн уулзалт их онцгой. Тэгэхээр та хэр догдолж байна? Харин гайхал юм. Тий. Одоо энэ ч орчин цагийн үеэр болцоо үсттэй. Тий. Эрдэм намаар хөглөгдсөн багш шавийн нандин барилдлага. Элбэрэл хайраар гагнагдсан их хүрийн амин холбоо. Бүсгүй хүний гоо үзэгслэн оршихуйн гэрэлд үргэлжлэлийг онцлон залж байна. Монгол түмний хайртай эрхмүүд, Монгол улсын ардын жүжигчин Намсрын сувд, Монгол улсын ардын жүжигчин Самбуугийн Саран Туяанаар үргэлжлэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт. Та яагаад одоо жүжигчин болохоор шийдсэн юм бэ? Хүүхэд насны сонирхол байсан болоод л тэр чиглэлээр нэлээд явдаг байсан баха. Мэдээж хүүхэд нас хамгийн сайхан нас шүү дээ. Тэгээд цэцгээ багшил чамааг ер нь энэ урлагийн зам руу орох чиглэлийг чинь гаргаж өгсөнтөө гэд тэгж хэлдэг байсан. Цэсэр гэж хөгжмийн багшийг одоо би мартдаггүй юм. Ёстой намайг чирч одоо урлагийн ажилд шахаж оруулсан хүн гэж би боддог шүү дээ. Би бүжгэлдэг байсан юм. Юмны төрөнд л намайг за сараа тэгэн шүү ингэн шүү гэл ингэдэг. Тэгээд тэрэндээ их дуртай, итвэхтэй. Манай буура цэсрэг багшиг ирэхээр бас үдшилтэхтэй юу? Бас концерттэй юу? Одоо явуулахгүй хүүхдээ. Наадах чинь одоо сурах зав байхгүй байх гэл. Тэгэл өнөө цэсрэг багш хажууд суугаал юу ч ярьдаг байсан мэдгүй. Тэгж байгаа л намайг хөдлөөд аваад гардаг байсан шүү дээ. Харшаа явах гэж одоо бидний хүүхэд насанд бол за бүр нэрэ диваажинд очсон юм шиг л байдаг. Цасан охин болол өвгөө аавыг дагаж орж ирнэ өвлийн өвгнийг. Дараа нь өнөө цасан ширхэг болол цагаан юм гоё плацтай. Цасан ширхэг болол ингээл бас шинжилээр ингээл тоглодог. Тэгээд тэр багт наадам дотор сургууль дээрээ шалгаруулна. Сургуулаасаа шалгарсан харшаа явуулаханд орно. Өө энэ гялгар сэлгар юмнуудыг чинь тавиад нэг том ирвэхэл ингээл тэр харшаа явуулахын дээр орж ирсэн. Тэгээд тэрний чинь чимэглэлийг хийхийн тулд циркийн үүдэнд очил. Тэгэл гарч байгаа хүмүүсийг ингээ харж байгаа. За энэ яг жүжигчин хүн шиг байна гэл надаа ингээ биос чигнаасаар нэг жоохныг өгөөч гэд гуйж авчгаад зарим нь бол байхгүй гэл ингээл явчин зарим нь өө ямар хөөрхи юм бэ чи яах гэж байгаа ингээд би ингээд хувцаа гоёх гэсэн юм а гэхээр буцаж ороод нөө циркийнхэн ч айгүйх гоё юм гялгар биосчган битүү юм хувцастай. Тэгээд тэрнээсээ энэ төр өгөөл тэрийн гөөмөн нандагнэ штэ. Тэр маань л тэгэл өөрөө ирэхгүй л энэ замыг сонгох эхлэл болсон юм болоо даа л гэж боддгийн штэ. Тэргээр л энэ урлагт сонирхолтой, урлагт энэ сэтгэлтэй болгосон болов гэж би боддгийн шүү дээ. Энэ олон мэрэгжил дундаас таныг очиж урлагийн замбаар явлаа гэдэг шийдвэр гаргахад гэр бүлийнхэн тань намсрааг бай, цогцлмааг бай, буураа бас юу гэж хэлж ирсэн бэ? Байглаас заяасан авьяасгүй бол дээр нь төвчээр хөдөлмөрлөх чадваргүй бол энэ салбарт хөл тавих шаардлагагүй л гэж. Тэгээд хамгийн гол нь манай ээж бол авьяастай үгүй гэж би мэдэхгүй. Авьяасгүй бол хайр нас чинь өнгөрнө. Намайг ингээ харахаар энэ яаж жүжигчин болох вэ гэж боддог байсан ч байж хүн ер нь хүүхдээ тэгэн штэ. Хайрын цаг хугацаа, хайрын нас өнгөрнөө. Авьяастай бол одоо яах вэ? Би чиний авьяастай үгүйг мэдэхгүй. Тэгтэл ер нь хэрэггүй л гэжсэн. Ээж хүртэл хэлжсэн манад одоо яг ийм удмын урлагийн хүн байхгүй. Тэгээ чи бүр яаж чадах гээд байгаа юм бэ? Гэт ямар та шалгалтаа өгөх гэж байхдаа хичээлтэй байхад
чинь л цүнхээ барьж гараад амбар дагуураа хийчихэл тэгэл шалгалт руугаа явж исэн. Аав буураа энэ төр бол өөрөө мэдээ. Хүслээ дагаал гэдэг тийм манай аав манай буураа энэ төр бол ер нь бид нарын хүсэл юг бол хизээж боогдуулж байгаагүй. За аваа би яг ингээд кино драмын ангид орохоор болж байна. Бүх шалгалтаа өгцөн гэсэн чинь. За одоо энэ хүүхдэл яг ийм болтол нь явцсан юм чинь одоо нэг оруулчих юмсан гэл ингээд бодож исэн юм шиг байгаа. Хөхөө ах аав хоёр яамн дээр очиод одоо энэ цогцлмоогоотой уулзсан гэж байгаа юм. Бүр эргээд гарахад хөл хөдлөхгүй байсан гэж тэгээд байгаа юм. Юу гэсэн чинь цогцлмоогоо тэгсэн гинэ. Тэгээ тэр хүүхд ч өөрөө л хүсэж байгаа юм бол урлагт арын хаалга байдгүй шттэ гэл тэгсэн гин. Тэгээд л өөр юм хэлээгүй тэгэл гараа явсан гэж байгаа байхгүй юу? Аав маань намайг л дэмжижил одоо энэ яг өөрөө л ингээ яваад байгаа юм. Хар багын л ингээд л яваад байсан. Тэгэл энэ юмд нэг алдахгүй оруулчих юмсан л гэж бодсон юм шиг байгаа юм. Сургууль төгсөж ирээд бол би хүүхдийн театрт эхлээд орсон ч биш л дээ. Би чи кино үйлдвэрийн нэрийн өмнөөс сургуульд явсан юм чинь. Тэгээд кино үйлдвэрт ажилд ороод Дорчолом гэж одоо энэ хүүхнүүдөө найруулсан том найруулагч шүү дээ. Тэр Дорчоломгоо уран сайхны удирдагч байсан. За чи хүүхдийн театр руу очиноо. Чамайг Монгол болгож хүмүүжүүлнэ гэх. Тэгээ хүүхдийн театр дээр ажиллаж байгаа тэр жүжигэ Монгол хаан гэж одоо мундаг найруулагч найруулсан. Тэгээд тэнд тоглоод тэгээ буцаад очсон. Тэгэл одоо драмын театр руу яваа. Тэгээд драмын театр дээр ирэл насыг барах шивтэй. Та жүжигчин мэргэжлийг сонгоод суралцаж төгсөөд драмын театрт орсон хүүхээсээ яриач жүжигчний шалгалтаа эзээ өгсөн. Яаж тэнцсэн? Одоо энэ соёл урлагийн их сургууль нь бол ардчлалын дараа яг ардчлалын үеэр 90-ад онд бол анх байгуулагдсан шүү дээ. Тэрний өмнө би чи 80 оны төгсөгч тэр үед улсын багшийн дээд сургуульд кино драмын анги гэж байсан. Тэнд 80 онд төгссөн. Драмын театраас залуу уран бүтээлчдийг аавна гэж манай анги дээр ирээд төгсөлтийн дипломын жүжиг гэж байдаг шүү дээ хийдэг те. Тэрнийг үзээд театраас сонголт хийсэн. Тэр сонголтод манай ангиас 5 хүүхэд орсон. Анх одоо улсын драмын эрдмийн театрын хаалгаар ороход сувдгаа таныг одоо багшийн үүднээс согтож авсан уу? Ингэсэн юм аа. Онд бид нар төгсөөд дөнгөж очиход театрын удирдлагууд ахмад уран бүтээлчид ингээд тосч аваад бид нар зэрэгтэл суугаад яг ингээд 7 дугаар игнэ гэж байдаг байхгүй юу. Тэр нөгөө хүндэт зочдын суудал. Тэгээ тэнд бид нарыг суулгаад за ингээд энэ төгсөлтөөс ийм хүүхдүүд ирлээ гэд одоо бид нарыг ахмадууд маань нэг нэгээрээ яг ингэж өөрийн шав болгож авсан. Тэгээ тэр үед багш маань Совдоо багш маань намайг авч ирсэн. Амар азтай. Тэгээд одоо саран туяа миний одоо дагалдаж сурах залуу жүжигчнэр ирж ажиллаж ирсэн юм аа. Энэ одоо удаагийн уулзалт ямар мэдрэмж төрүүлж байна? Сонирхолтой бид нар ч одоо бас ингээд байнга уулзаад яриад ингээд байх боломж тэр болгон байдгүй тусдаа одоо хариуцсан ажилтай. За тэгэл одоо чинь ар гэр хүүхэд ач гучтай болцсон байж штэ. Нилээн зав зай муутай
байдаг болсон байна. Ингэж байн уулздаг ийм боломж бас байхгүй болсон байна. Байна. За сайн уу? Сайн байна уу? За. Оо ямар гоё юм бэ? За. Сайн явж гин үү? За. Сайн. Кристо сонир болцоо байна. Яста санаанд оромгүй юм байна тий. Саран туяа жүжигчин бол таны одоо шавнар дундаас ямар чадвараараа илүү одоо онцлог гэдэг юм уу те магтаж хэлвэл бас сургаж Маш ажилсаг. Маш хичээнгүй. Тэгээ их хүнлэг. Тэгээ их сониуч. Ерөөсөө энгийн тийм байдал нь ерөөсөө өөрөө үйлдэлээрээ зарчимж, хатуу, одоо хариуцлагатай өөрийнх нь байгаа байдал нь л тэгж харагдана. Өөрөө одоо багшилж байна тий. Тэгээд энэ оюутнуудтай хандж байгаа хандлага нь бол лавл надад байхгүй тийм одоо сайхан ингэж оюутнуудтай ханддаг. Яг жинхэнэ багш гэдэг хүн чинь ерөөсөө ээжээс цутахгүй оюутнуудтай ханддаг болчдөг юм байлээ шүү дээ. Надад тийм чадвар бол надад тэр саран туяаг гүйцэх тийм юу байхгүй. Өгнүүдийг та хоёр маань тухайлбал хоорондоо ер нь ярилцаж байсан уу өнгөрсөн энэ олон жилийн хугацаанд? Гүч. Юу? Үнэхээр багш гэдэг гайхалтай мэрэгжил. Хүн болгонд ээж шиг нь хандаж тийм ээ. Тэр хүн болгоныг ингэж өсгөж, өндийлгэх гэж тэгж хичээ зүтгэж байдаг. Ямар их сайхан сэтгэл, ямар их төвчээр тийм чадвар бол надад тэр саран туяаг гүйцэх тийм юу байхгүй. Багшаас ойлгож авсан мэдэрсэн зүйлээ бас оюутнуудтай хэлдэг юм л да. Би та нарт одоо бүх юм чинь заагаад өгөх багш биш ээ. Зүгээр чиглүүлнэ. Та нар ингээ сайн уран бүтээлчийн тоглосон жүжиг, сайн кино энийг үзээ. Гэхдээ энэ хуулбарл гэж байгаа юм биш. Надаас илүү багш болно шүү гэж та хэлдэг байсан да. Багшийн нэг ярилцлаган дээр байсан та нэг миний яг багш бол ингээ Алиса Френдлих юм аа гэсэн нэг тийм нэг юу хэлж тий. Алиса Френдлих гэдэг Оросын одоо байгаа тэр жүжигчин байна. Тэр хүнийг би миний багш шиг санагддаг. Би бас яг Алиса Френдлихийг одооны хэлээр бол нөгөө крашлдаг гэх юм уу те. Ана Камадор 2 гэдэг нэг кино байдаг шүү дээ. Дөнгөж кино эхлэхэд ингээл нүднээс нь ингээл крупны татаал эхэлдэг. Хүү бүр ингээл шар ус басмаар. Тэгээ би багшийн тэрийг яачаад уншичаад хөөх би бас Алиса Френдлихт дуртай штэ гэж бас бодогдож ирсэн. Тэгэхээр нөгөө сайн уран бүтээлч, сайн ажилласан дүр хүний одоос яг ингээл зүрх сэтгэл төрдөг хүнд бас яг ингэж мартагдахааргүй байдаг юм байна гэдэг нь бас л нотлогоо юм да тий. Тийм. Тэгээ ерөөсөө жүжигчин хүний чинь багш гэдэг амьдрал шүү дээ. Амьдралаас л бид нар сурч байгаа юм чинь. Оюутнуудаас сурна. Тийм учраас ер нь товтол амьдралаас бид нар алхам тутамдаа сурч байдаг. Манай мэрэгжил ер нь сурч барагддаг юм уу? Би одоо 72 оноос эхлээл багшлах гэж л хичээсэн хүн л дээ. Манай багшдаг заадаг гэсэн. Энэ мэрэгжлийг зааж болдгүй юм аа. Сурч болдог мэрэгчлээ. Тийм учраас та нар сурах л гэж байгаа бол өөрсдөө л сур гэдэг байсан. Хүний одоо зүрхийг, сэтгэлийг бид нар ингээд одоо ямар нэгэн багжаар нээгээд ингээд ажиллуулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүний оюун ухаан, тархийг, зүрхийг, сэтгэлийг тэр хүн л өөрөө хөдөлгөж сурна. Мэрэгцэн мэрэгжлийн багш гэж тэгж яхад чинь миний тоглолт энэ тэрэ ямиг чимээгүй ингээл хараад л суун. Тэгээ нэг айхтар үг хэлсэн юм да надад дөнгөж ширүүн тулааны өмнө жүжигэн дээр очиод миний хамгийн анхны авсан
дүүр байгаа юм хоо нацагт орчгоо ажилласан. Наа нь болохоор найруулагч намайг загнаад байдаг. Чи юу сурсан хүн бэ гэж намайг загнаад байдаг. За одоо өстө сувдаа багшд загнуулнаа одоо яах вэ гэж бодоолээс чинь. За хүмүн. Сурсан мэдснээ мартчихад байгаа юм уу? Оюутан цаг руугаа эргээд нэг очтоо. Ерөөсөө л тэгж хэлсэн. Би тэр өмнө нь тэр хүмүүсийн загинжсэн загналтын хүлээн авалт багшийн тэр хэлсэн үгний үнц нь хоёр бол газар тэнгэр шиг өөр байгаа юм чинь. Ингэж загинжсэнаач мартчихдаг гэж. Энэрл хайрын номын өглөөч. Эрдмийн ордны мэрэгэн зөвлөгч. Цагаан сүү шиг сэтгэлдээ, цаглашгүй их хэнрэлтэй миний төлөө, чиний төлөө, бидний төлөө бүхнээ зориулсан багш таныхаа алдрыг багтан дуулъя. Багшийн түмэн гавьяаг магтан өргөе. Багш хүн бол ээжээ хайр, эгчээ хайрыг одоо шавьдаа үзүүлдэг. Гэтэ та тэр хайрыг саран туяж үчинд бол их үзүүлсэн юм шиг харагдсан. Хайраас гадна тэр өөрийн одоо хэлсэн ямар ч хатуу үгийг хүлээж аваад чадах чадвартай байж иж ингээд нэг тийм багш бол тийм шиг байгаа тийм. Би одоо энэ хоёр ихэр хүүгээ охин хүүгийг харахаар зэрэг би заримдаа ингээд миний яс хавтаа идэх штэ ёо. Гайгүй сайхан төрцөн нь надад аврал шүүе бурхан минь гэж бодогддог штэ. Жирэмсэн багшаа би одоо ингээд жирэмсэн баригад явах болцсон. Тэгээ одоо ингээд нэг л болж өгөхгүй байна багш энэ одоо баригадаас намайг чөлөөлөд өгөөч гэл. Одоо бүр яаж хэлнэ гэж л өста бүр санаа зовж л хэллээ. Тэгээд гисэн чи юу ярьж байгаа юм? Энэ баригадыг тэгээд яах юм л гэн. Бүр эмчтэй очиж уулзж байгаа юм чинь. Аймаар Цолонбаатар ах багш хоёр тий. Хэд хоног явах юм гэл эмч маань тэглээ. Гэхдээ одоо 45 хоног юм аа гэсэн чинь та өмнө нь бас нэг ингэж энджсэн тийм болохоор энэ дээр маш болгоомжтой байх хэрэгтэй. Тэр баригад тэр унаа машинаар явахыг би бол хориглоно. Явуулахгүй. Энэ сургууль театр руу чинь бичиг өгнө гэл тэглээ. Эмчтэр нь авчаад за энэ одоо жирэмсэн гэсэн танд одоо ингээд хяналтанд байгаа гэсэн. Гэхдээ энэ одоо сартаа яг өдөө баригад явуулахаас өөр арга байхгүй. Юу хэрэгтэй вэ? Яах ёстой вэ? Та тэр юугийн одоо ингээд ийм тариа юу гэдгийг бүх зааварч зөвлөгөөг одоо ингээд өгөөч. Тэгээ энийг баригад явуулнаа 45 хоног. Тэгэл дотор нь орчоод нэг их удалгүй л буцаал гараад ирэхтэй. Явнаа. Болно. Тарайгаа аваад яв. Гэлтгий. Бүх тэр юуг нь аваад тэгэл баригадаар 45 хоног жирэмсэн явуулсан шүү дээ. Баригадын дарга нь Цолонбаатар. Тэгээ Цолонбаатарт даалгаж өгөөд за ийм хүн чи авч явж шүү гэлээ. Ер нь бол манайх нэг талаараа айгу харгас, нэг талаараа амар өндөр хариуцлагатай. Баригадын бүх жүжигт чинь би дүртэй байгаа. Тэгээ энэ чи одоо юу 2-3 хоногт тэр 3-4 жүжиг чинь нөхөж гаргана гэж байхгүй шүү дээ. Ээж эмэгтэй хүн байх нь урлагийн салбарт ажиллахад ямар золио сорилтыг дагуулдаг гэж харж байгаа вэ та хоёрын хувьд? Уран бүтээлчийн хувьд аваад үзэхэд бол үнэхээр л энэ мэрэгжлийг сонгосон бол энэндээ дурлаж, энэндээ хоёргүй сэтгэл гэж нэг байна шүү дээ. Тэ? Ингэж явхад бол ар гэрэн ч ойлгоно, хань ижлэн ч ойлгоно, одоо эргэн тойрны хүрээлэн ч гэсэн ойлгон тэр хүнийг бол тий. Тэгэхээр энд бол яг өөрийн хүсэл эрмэлзэл их шалтгааллах бах та гэж л бодогдоод байна. Үнэхээр ар гэр их хүнд дэмжлэг муутай бол ажиллахад их хэцүү мэрэгжил шүү дээ. Дандаа ар гэр нь хичнээн сайхан дэмжлэгтэй. Үр хүүхэд нь хүртэл ингээд ойлгодог аавыгаа ижиг завгүй байгааг тийм ээ. Тэгээд ингээд хүүхдүүд нь ойлгодог, ар гэр нь ойлгодог, ах дүүнэр нь дэмждэг. Баярлалаа гэж одоо хэлж өстой баярлахаас өөр ямар ч зам байхгүй. Үнэхээр тэдний дэмжлэг хүч тэр суур бол асар их дэмжлэг болдгийг шүү бид нарт.
уулын өргөлдөө цэгэн чулуун дээр залуу насыг авч ярддаг цагаан цэцэг би залуу насыг авч ярддаг цагаан цэцэг би инхри хайртэйчтэй энэ цэцгийг олохоор ууган хүндүүтэйгээ уулуудаа верчээ ууган хүндүүтэйгээ уулуудаа верчээ юу хэмдэ нэг ээж бол нэг тийм нялан хүн биш. Бага хугацаанд хамт байсан. Яг хөө тэр хугацаанд бага байсан уу гэхээр бага байсан. Гэхдээ тэр байгаа хугацаанд бол дандаа мөнх хөргөлтөөр ингэ зарцуулж байсан. Залуу насыг авч ярддаг цагаан цэцэг би За баярын мэнд хүргье. Баярлалаа. Гэв гинтгэн орж ирээд яахаар ийм бодож олоод хүн ойлуулчих юм. За ээж таньда. За ихч таньда. За баярлалаа. Баярын мэнд хүргье. За баярлалаа. Юу одоо баярын мэнд хүргье та. За баярлалаа. Баярлалаа. Яг зохтуулсан мэдэгдэж байна. Я бурхан минь ээ. Яа. Хүмүүс одоо юу би алдарч цуутай хүн байхаар одоо ямар байдаг бол гэж одоо их өөр гэж боддог баг. Ээж маань ер нь л яг Монгол эмэгтэй ажил голдгоо юм илүү дутуу үггүй тийм нуруутай давдаг, сөрдөг Монгол эмэгтэй хүн ямар байдгийг одоо үлгэр жишээ. Ээж хүнээс их юм шалтгаалдаг гэдгийг бол монголчууд мэдээд тэгээд зүгээр ээж гэж хэлэхгүй эхэн тэдний ээж гэж ямар хүн байна эхэн гэж ямар хүн байна гэж ингэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг үнэхээр ээж хүн эмэгтэй хүн гэдэг бол тэр гэр бүлийн бүр их үндсийг үрийг суулгаж идэг ийм одоо хүмүүс байдаг юм байна гэж. Миний бодлоор бол ээж гэдэг бол ерөөсөө л их дэлхий л гэсэн үг. Их дэлхийгүй бол бид нар ямар байх юм? Тийм ээ? Тэнд бүх юм байна. Зовлон, жаргал, хайр, инрэл одоо ерөөсөө бүх л зүйлүүд байдаг. Тийм болохоор ээж гэдэг бол энэ хорвоогийн хамгийн агуу юм ба. Хүүши. За баярлалаа. Үгүй та нар чинь ямар сони юм бэ? Гинтхэн л тий. Энд ч одоо миний охин шүү дээ. Тийм байгаа үстэй. Би одоо бас өөрөө ээж болохоор хүн чинь өөрөө л биерээ тулахараа гэдэг шиг. Тэгээ ээж болохоор болсноороо ээжигээ улам их хайрлаж, улам их одоо бахархаж тэ бас эмэгтэй хүн талаас нь л илүү их бахархаж хайрлаж байгаа да. Их болсноос нь хойш охиноо ингээ харахад айгу сэтгэл хангалуун байдаг. Амьдралын хугацаанд бас нэлээд хүнд асуудлууд охинд маань бас тулгарсан. За тэгээд одоо 3 хүүхдийн ээж бурхан энэ хүн ийм юмыг даана, ийм юмыг энэ хүн гүйцэтгэж чадна гэсэн учраас одоо тэр бүх зүйлийг илгээсэн байна даа л гэж хардаг. Ээжрээ үнэхээр их бахархдаг шүү. My bestie. Тэнцээ.
театрын босхийг алхаж жижүүрийн үүдийг нээн гэдэг чинь л өөрийнхөө хүсэж мөрөөдөжсэн юмдаа хүрсэн юм шиг амар сэтгэл өндөр. Үгүй яста үгээр төсөөлөхийн аргагүй тэр бол үнэхэрийн гоё. Энэ л театрын хүн боллоо гэх. Хоёрын маань анхны одоо тайзны уран бүтээл байцаагч төвшил байсан уу хамтарч хоршиж тоглосон тоглолт. Тий, байцаагч юм да. Байцаагч л байх та. Тэр 86 оны үед манай театр чинь нөгөө Бурятийн драмын театртай хамтын ажиллагаатай ажилдаг. Бурятийн драмын театрын найруулагч Владимир Ильич Кондратов гэж ийм найруулагч ирж Гоглийн байцаагч тушмал гэсэн энэ жүжигийг бол тавьж ажиллаж исэн юм аа. Жүжигчдийн өөрсдийнх нь нэг амьд харьцаа гэж байдаг байхгүй тий. Бид нар чинь тайзан дээр гарахаараа яг ингээл амьд чамтай харьцаж байгаа шиг юм харьцаа байна. Энэ амьд харьцааны юмыг бол би багшаасаа бол илүү мэдэрч авдаг. Тим юу бол мэдрэгдэж байсан надад тий. Байцаагч төвшмөл Николай Васильевич Гоглийн зохиол. Мария Антоновна ямар ч чухал албан ажлаас таны хөөрхөн нүдний хөдлөхийг хард суул надад завшаа юм шүү. Үгүй би таны охин ч юм. Би танд татагтаад байна. Миний хайр сэтгэл тариу болгож хайраа надад өгөхгүй бол би яаж магадгүй. Ой. Нэг юм цаг хугацааны хувьд 1985 онд амаргүй цаг үе байсан бах. Хамгийн хайртай буураагаа алдсан тэр цаг үе сайнаа хичээвд би давхар байсан тэр цаг үе давцаж байгаа юм болов. Тэгээд нэг юм хоёр эмэгтэй хүн багш шав хоёр энэ нэг нэгнийхээ юм онцгой үед одоо биендээ дэм түшиг тулгуур болсон ийм түүхтэй тоглолт юм болов гэж бас харсан. Та хоёр тэр үеийг эргэж нэг дурсаж болов уу? Өөрөөр бурхан болоод тэгэл оройн байцаагч тушмал тоглох байсан. Тэгэл одоо билет зарагдсан. Яах ч аргагүй. Тэгэл уйлал яах ч аргагүй юм чинь. Тэгэл театр дээр ирсэн хүний амьдралд зүсэн зүйлийн юм тохиолдох юм чинь. Дүрийн хувьд ээжийн дүр байгаад байдаг нөгөө охинтойгоо. Тий, инээд би тэр л одоо явт те. Тий, ямар ч байлаа гэсэн л тэнд уйлах юм байгаагүй те. Тэгээд тийм үед тоглоно гэдэг бол зөндөө тийм жишээнүүд манайд байдаг юм аа. Баяр баясгалан гуйныг өвчин зовлон одоо юу ис байх вэ? Тэрийг бүгдийг бид нар тайзны гадна тавьчил дэлгэцсэн юм одоо зураг ахуулах талбайн гадна орхичээж л тэр дотгошоо орох эрхтэй. Хүний хувьд айгүй харгис юм байхгүй юу юм чинь. Тийм бицтэй. Тэнд аав нь өнгөрчлөө гэж байна, ээж нь өнгөрчлөө гэж байна. Тэгвэл өөр мэрэгчлийн молсод бол яана тийм үү гэж хаяал гараад явна үсттэй. Тэгэхэд бид нар энийг хайж болдоггүй. Театрын үүдэнд голошоо тайлж тавь. Нэг жүжигчний зовлон гачаал тэр үзэгчдэд ерөөсөө хамаагүй. Тэр үзэгч юу хүсэж ирсэн гэхээр энэ театр гэдэг ертөнцид театр тавьж байгаа тэр уран бүтээлийн ертөнцийг л хүсэж ирсэн. Би одоо буурайгаа бүр ингээд би модал ингээл яхад тоглолттой тэр байхаар яг болидоо чөлөө авдаг. Бид нарыг нэг цагийн чөлөө авахгүй. Та нар ажиллаа л хий. Ажиллаа л хийж ивэл тэр одоо миний одоо ачийг хариулж байгаа. Тэр яв бити энд бай гэж ингээл хөөгөөд. Хорвоо гэдэг хоормог шиг хойлолдож, хошног шиг зэхэлдэж байдаг юм шүү гэж бид нар их өөрөө дандаа тийм зүр цэцүүгээр их бид нарыг сургадаг хүн байсан. Дандаа өөрсдийн тэр хамт олонны хүчээр бүгдийг даван туулж ижээ гэж би одоо харддаг шүү дээ. Манай театрынхан урлагийнхан бол айгүй тийм нөгөө сэтгэл сайтай улсууд байдаг. Би бол тэгж хардаг. Намайг төрөхөд манай нөхрийг нямгава баргээд яв гэд ингээ явуулсан. Үгүй энэ ч одоо манай ихнэр төрөх гэж байна гэхэд чи хажууд нь дүлэх гээ юу? Чи төрөх гэж юм уу? Чи яах юм бэ? Хажууд нь байгаа яах нь дүлж өгөх юм уу? Ажилдаа яв.
чатар ажил гээл. Тэгэл явж ирсэн. Имлэг дээр чинь одоо бас муу сайн ч гэсэн нэг жоохон олон танигдсан байлгүй дээ. Нөгөө хүмүүс чинь жүжигчин Саран Туяа гэл тэгнэ. Тэгээ нөгөө нөхөр гээд ирэх хүн байхгүй. Тэр чинь баригад явцсан чинь хамгийн түрүүнд над дээр төрсний дараа цонхны доор л яста Сааня гэл нөгөө эрэгтэй хүн дуудаад ах юм. Тэгэхээр нь бүр гайхал би чинь бас жоохон хүндрэлтэй байсан. Арай л гэж цонхон дээр очиод ингээ харсан чинь хэн байсан гэж хөрхөдө бодсон ч одоо. Нөгөө цэвэн ах маань Төмөр хоёр Төмөр хоёрч одоо миний партнер ахгүй юу? Тэгээ тэр хоёр маань цонхон доор ирсэн. Сааня гэж орилоод тэгээ би энэ харчаад өө сайн уу мэн үү гэл ингээл яасан чинь юуж бодож тэгсэн хүүхдүүдэд харуул гин өө би ч ингээл хөдөлж чадаад тэрийг биелүүлэх гээд байгаа шүү дээ. Орон дээр очиод нөгөө хоёрыгаа өргөөл бас цонхон дээр ингээд тавиад тэн дөрөв давхарч шүү дээ. Тэр дор юу болж хараад байгаа юм мэдгүй. Тэгэл нэг сэтгэл нь тийм сайхан. Тэнд байсан хүмүүс л хөөш энэ нөгөө Саранчвагийн чинь нөхөр нь ангийн буу юм биш шүү дээ гэл бүүн тийм яриа. Тэр эмнэлгийн коридороор хүн бүхэн ангийн буу гэд ингээд нөгөө сошиал ингэж худлаа сэвдэг те ерөнхийдөө ийм шүүлтүргүй яг тэрэн шиг юм болж иж үлээ. Хөөх юм уу цэвэн ах маань айгүй тийм сэтгэлдээ бид нар их дотно байсан. Хамгийн түрүүнд л ирж ирсэн юм да. Ойгоо тэр хоёр ихрийгээ гаргачаад одоо хуучин чинь 52 хоноо л ажилдаа ордог байлаа штэ. Тэгээд ингээд л ажилдаа ингээд орох чинь ахт нь үлдээгэл ах нь 4 настай. Тэгээ нөгөө хоёр ихрий чи ихрийн тэргэн дотор ийм томоо дөрвөлжин тэргэн дотор дундуур нэг дээрээр ингэж хаагаад энүүгээр уяа дата шүүшиг үе чинь тэгээ тоглоно заа. Тэгэл ахт нь харуулаад тэр үед чинь нөгөө сандрал гээд Эрдэнэ гоон жүжиг ажиллах болол тэгээд тэнд чинь дүртэй. Тэгээд нөгөө жирэмсэн байхдаа тайзнаас холдсон хүн чинь дүр оногдсон гут чи юу өстө тэрлүүл явахыг бодно штэ. Тэгэл тэр хооронд чинь амжуулна. Яаж амжуулдаг байсан гэхээр нөхөр бас хүүхдийн чатарлав. Тэгээд ээлжээр ирж чатраас уран бүтээлчд маань ээлжээр ирж ингэж хараад сүүгийг халааж өгнө. Стон нэрэ чин сэтгэлээсээ баярлаж явдаг шүү. Тийм ч учраас ингээд зүрх сэтгэлд маань ойр байдгаа. Заримдаа бүр яарад хоёр ихрийг өрөөндөө аваад ирнэ. Тэгэл талныхаа өмнө ингээл тавьчихаар нөгөө хүмүүс чи өхөөрдөд хөө юм уу гин хүй битээ тэгэрэ гэхээр за толиндоо харъя гэл ингээ хоёр тал толь байгаа штэ. Тэг чи толио эргүүлэл хүн ингээл харуул уйлчих гал тэгэл нөгөөдөл чи харахгүй толиндоо л харъя аль нь эрэхтэй вэ аль нь эмхтэй вэ гэл хөөх юм тий. Айгуу тийм жаргалтай байсан юм уу та бид нар тий. Энд одоо би 73 онд орж ирснээс хойш л одоо ингээл энэ өрөөнд л байна. Энэ өрөө үнэхээр авшигтай өрөө гэж хэлж болно. Дандаа манай алтан үеийнхэн л гэж хэлж болох ийм эмэгтэй жүжигчид энд байсан. Ёстой тэдний авшиг, тэр хандлага, тэдний тэр сэтгэлийн тэр их дэм тэрний хүчинд л өнөөдөр бид ингээ явж байна да. Намайг театрт орохт чинь энэ чинь ийм модон шалттай. Мартин Амийн интерьер чинь одоо энэ их цэвэрлэгээ гэдэг чинь хийгээл бид нар чинь шалаа, ханаа бүгдээрээ угаадаг байлаа шүү дээ. Тайз руу гарахын өмнө бол зүрх зүгээр ингээл зүрх палбагнана гэж ярьдаг шүү дээ зарим болсон. Өстө палбагнахаар юм байна. Сүрдгээр юм байна ийшээ ингээл харангуй. Тоглолт болгоны дараа бол тайзнтаа бол хүндэтгэл үзүүлдэг. Энэ тайзны араар ард нэм харах шиг байдаг байхгүй. Хүн харахад хүүтэн тув юм шиг мөтлөө. Дээшээгээ ингээл харахаар надад нэг ингээл асар их энерги, асар их хүмүүс ингээд намайг дээрээс яг ингээд хараад байгаа юм шиг. Тэг санагддаг шүү дээ. Манай талигаач Алтан Үлзий ах маань гавьяач жүжигчин.
хизээч энэ тайзны хажуугаар энэ ингээ харанхуй байгаа үсттэй. Ямар ч тохиолдолд дандаа малгайгаа аваад тайз руу ингэчээл ингээл явдаг. Үгээр хэлэхэд айгүй нэг тийм тодорхойгүй ч гэлээ гэсэн тэр хүний тэр тайзаа хүндэлж байгаа хүндлэл бас яг ийм жишээ бол байна. Оногдсон ажлаа мэрэгчлээ сайн л хийх ёстой. Энэ тайз чинь тийм л хүмүүсийг хүлээж авна. Дурсамжууд дотор энэ нөгөө театрын нийгмийн шилжилтийн үе бас том сорилт байсан хэсгийг дурсах хэрэгтэй баг те 90-ад он гэх юм уу манай театрын чи ихэнх нь ганцгай 8-нд явцсан ер нь олон уран бүтээлчид бас урлагаасаа гарсан ч гэдэм үү тийм цаг үе байсан одоо сайн нэгч чинь ганцахт явж исэн байх жишээний сувдгаа маань бол буураас илгэж сахиж үзсэн. Үгүй би соёлын яамд ажиллах явсан. Тий соёлын яамд би 92-оос 96 онд ажиллаж байсан. Ерөөсөө тэр аж ахуйн тооцоон дээр ажиллаж үзээгүй байсан үед төсөв ингээд байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр чин цалин байхгүй болно, уран бүтээл хийх боломжгүй болно. Тэгээ уран бүтээлчид яахын эднэр зорь самбуу найруулагч ямар санта. Гэхдээ одоо телевизээр зарж одоо цалин тавихаас өөр аргагүй болж гин гэл. Тэгээ намайг чи нэг баррикадаар нэг яваад ирээч. Цалин тавих шаардлагатай гэдэг. Тэгээд поездны нэг богоон хөлсөлж аваад яг энэ төмөр зам дагуу тоглолт хийгээд олсон хөрөнгөөрөө цалингаа тавьж ирсэн шүү дээ. Энд зүрх сэтгэлээрээ ингээд энтэй холбогдсон улсууд бол том машины араан дотор хормойгоо хийчүүл тэгэл явна шүү дээ. Явна шүү дээ. Тэр араа бид нарыг ингээд буцаад ирэхгүй л бол тавихгүй юм чинь. Сайхан хурдаа аваад гүнээ гүн. Миний хувьд бол тэр ганцаг гэдэг маань яг тухайн үед юу яасан манай нөхрийн хамгийн бага эрэгтэй дүүн герман польшийн хэл дээр нэг аварт орцсон. Тэгээд тэр хүнийг авчрах бас нэг ингээд тодорхой хэмжээний санхүүгийн юмнууд би шаардлагатай болно доо. Тэгээ бид нарын цалин тэр үед чи ямар байлаа да. Тэгээ хөөхий талигач Улаанбаяр ахаас мөнгө зээлээд тэр бүх асуудлаа шийдсэн байхгүй юу. Дараа нөгөөдгөө чинь төлөх гэж мөнгө байхгүй. Тэгээд яг тэр үед нь яг энэ ганцгын 8 амар өсөжсэн. Өө явна. Одоо өрнөөс гарна одоо хүүхдүүдээ одоо яаж ингэж байхгүй гэд. Тэгээ нөхөр маань ахаа дүүгээ яг ингэж хараа тэр чинь ингээд өдөр шөнөгүй эргүүлнэ дийлэхгүй шүү дээ том биетэй эрэгтэй хүний чинь. Тэгээ би ч одоо бүр 2 ихрийг аваад ганцгын 8-нд явдаг байлаа шүү дээ. Би ер нь яваад исэн бол ганцганд нэлээд одтой юм билээ шүү дээ багшаа. Ер нь яваад исэн бол болохоор байсан юм билээ. Тэгсэн нэг шөнө богоонд ингээл унтчихсэн чинь нааша явж исэн чинь Дорцамбуу ах шиг зүүдлээд бургас барьцсан. Чи яараа театртаа ирдгүй ингээл намааг ингээд нөгөө бургасаараа ингэж шавхуурдаал ингээ хөөж ин. Би тэгэл ингээл цухтаагаад байна гэж зүүдлээд тэгэл би ботсон байхгүй юу. Яана би өстө театраас айгүй 3 сарын чөлөө аваад бүр тэгжээж энэ асуудлаа бит хоёр шийдэжсэн байхгүй юу. Зөндөө удцсан байна да гэд тэгээд нөгөө одтой байна гэж ингэж хазаах гэжсэн болоод зүүдэндээ татагдаад театр руугаа ирсэн. Тий. Тамирыг төөрүүлсэн бас тийм тэнд явж явах та төөрүүлээд амар тэрийг ярихаас айдаг. Ер нь тэгээд бурхандаа баярлалтай харсан. Ой бодхоос амар санагддаг шүү дээ. Бурхан минь тэгэл одоо нэг хүүхэд маань энэ хүүхэд маань одоо Оросд нэг эрцэдий болцсон. Оросд эрцэдий болцсон ч юм уу юу чинь. Би дээр ээжээс асуусан юм. Одоо тэр үед юу намайг олоог нь яах вэ гэсэн. Намайг харж чадахгүй тэр. Үгүй тэгсэн чинь ээж тэгж байгаа. Би зүгээр сүндрийг шууд ах дүү нартай өгöd. Тэгээд би үлдэн чамаа гэстэй. Юу ч болж ирсэн. Олж иж би яаж хүүхдийг налуулчаад аавынхын царийг харах юм. Яаш таймер гэсэн шүү. Тэр бол стаби ярихгүй амар. Ботхоос амар тэр тал үед рүү очимооргүй байна. Гэхдээ амар азтай бурхандаа би баярлалдаг. Жүжигчийн хүмүүс ямар гэдгийг би мэднэ. Тэгэл тэгсэн чинь манай ихрээ өрсөн тамир маань тэгэл бас ингээл өдөр шөнөгүй ингэж би та гурав үнэхээр ойлгохгүй мэн л гэдэг. Яаж цаг зав гаргаад яаж ингэж амжуулаад идгийг үнэхээр нэр бахархдаг энэ гурваараа.
Тэгэл та яагаад ингээгүй вэ? Тэгээгүй гэлэн. Оо гэр бүлдээ 3 хүн байж авах болно дөө. Би илүү ах өө. Танд маш хэрэгтэй үеийг хэлжсэн тийм ээ. Тийм дурсамж байдгүй. Яг нэг юм түшиг тулгуур болоод одоо алийн олон юм байна. Багш маань нэг олон улсын театрын хуралд явах болоод гэв гинтхэн тэгээд шүн амталсан нулимс жүжигэн дээр багш ажиллаж ирсэн, тоглож ирсэн бүр. Намайг за чи энэ инхэгийн дүр дээр гарна шүү гэд. Бурхан минь тэр өстө амар гал руу орсон. Манайхны яриагаар галд орно гэж ярьдаг юм л да. Хурал тасалж болохгүй, тоглолт тасалж болохгүй. Тийм болохоор дублер оройл хэрэгтэй өстө бид нар орлон тоглогч гэж ярьдаг штэ манайхны хэлээр бол хүний тоглож ирсэн дүрийг чинь орлож тоглох. Тэгтээ одоо сургууль хийх хугацаа нь маш бага. Гинт юм гарна штэ тий. Гэтэл ерөөсөө 2 хоногийн дотор намайг тэр сувда багшийн дүр дээр гар гэсэн байхгүй. Тэгтээ багш айгүй айхтар. Надад та ингээд нөгөө цаасан дээр бичиж өгснөө санаж байна уу? Тэнд ерөөсөө партитур л бичиж өгсөн надаа. Тэгэхээр тийм хөгжим дуурахад энэ тэгж жаргал сайхан өрөнкөө авахд гэд бүр үйлдэлүүдийн одоо юунуудыг л надад бичиж өгсөн. Тэгэхээр тэр партитурыг энэ хөгжмийн дараа чи урагшаа алхах ёстой шүү ч гэдэг юм уу. Бүх яг ингээд нөгөө мизансцены партитурыг нь бол яг надад бичиж өгч ирсэн тий. За чи яг эднэрийг анхаарах ёстой. Тэгээд л ерөөсөө зорилгоо аваад л явчих. Өөр арга байхгүй гэ. Үгэн дээрээ дүр дээр ажиллах бол миний хариуцлага. Тэгээ эн чин намайг би дааж ажиллах ажиллагаанд өөрөө ирэхгүй бас яг ингээл сургаж байгаа байхгүй. Түүнээс чи үгээ тэгж хэл, ингэж хэл хизээч тийм юм байдаггүй. Тэгээ би бас боддог байхгүй юу? Айхтар. Манаа энэ үнч айхтрөө. Чи өөрийгөө дөөрэ гэж хэлэхгүй шүү дээ. Би ингэжсэн чи энд ингэ шүү гэж хизээч ярихгүй. Энэ бол чиний хийх ажил. Чи өөрөө толгоогоо ажиллав. Тэгэл ерөөсө байгаагаараа үйлдэл нь ингээд хүнийг ухааруулад байдаг байхгүй юу? Би л тэгж авдаг штэ. Гол нь зорилгоо аваад яв. Харин энэ партитурыг яг барина шүү. Ягаад гэвэл энд чинь тэнд шүүм, гэрэл айгүй олон хамтын хөдөлмөр энэ дээр байдаг. Тайзан дээр ер нь ил гарч байгаа нь л жүжигчд бид нар болохоос биш бидний ард бол өстой нэг зангидсан гар шиг нэг бүтээлийн төлөө зорилго нэгтэй зүтгэдэг арын албаныхны хүч гэдэг бол үнэхэрийн бүр агуу. Энэ манай тайзны улсуудын байдаг өөрөө энд машинист маань суудгийг. Тий. Түрүүн гадаа уулзсан манай машинист байна. Сайн уу? Сайн за. Дажгүй юу? Дажгүй. Би чинь ерөөс юу ч мэдэхгүй театрын тухай ямар ч ойлголт хүн орж ирсэн байхгүй. Инээ далдал одоо энэ манай сувдгачгүй инээ далдал хүнтэй уулздаг шүү дээ. Тэгэл уулзаа за миний хүч чадах уу? Театрын тэгээд яг тэгэхэд сувдгаа надад хэлсэн. Театр бол шал өөр юм байдаг шүү. Яс зүйтэй өрхтэй цэвэрхэн цэмцгэр байх ёстой. Тэгтээ ажилдаа өмнөж байх. Одоо би тэр ажилдаа өмнөж гэдэг үг л энэ хүн надад бараг анх хэлж ирсэн юм санагдаад байна. Тэгээ баахан дарганараас гар үсэг аваад ажилд орж байгаа шүү дээ. Тэ? Тэгээд зөвшөөрлөгдөд орж. Тэгсэн чинь тайзан дээрсэн чинь нэг хүн хөөе малаа маань чи ямар мал явж байна гэж санаад. Би гайхаад ямар сони юм яах вэ хүн загнадаг юм гэж бодод. Тэгээ яасан чинь сувдгаа хөрх юм. Үгүй энэ манай тайзанд нэг шинэ хүн орсон юм аа гэд мөнхтөрч найруулсан тайлбарлаж өгөөд. Театрын хөгжилд, театрт ажиллаж байсан уран бүтээлчдийн хувь амьдралд нь маш их үр нөлөө үзүүлсэн. Гавьяа шагнал авахар хүмүүсийг бас хөөцөлдөөл явдаг тэр олон хүнийг шагнуулж байлаа, орон байртай болгож байсан. За сайн байна уу?
Охин таны хатуу үгнээс халгаж явсан үе би. Хатамжилж явсан үеч би. За энэ кинон дээр бол багштайгаа тоглох ийм завшаан тохиолдсон. Энэ бол надад бас маш их ийм бахархууштай, бас өөрийгөө их азтай гэж бодоод байгаа. Одоо энэ их том уран бүтээлийг манай залуучууд зориглож авсан, орноос нь бүр ямар том бүтээл вэ гэж л ингэж халшрах юм уу, санаа зовох юм уу, ийм байдал надад харагдсан, өөрт мэдрэгдсэн. Үрийн заяагүй юм ноёны минь толгойг эргүүлж байгаад аваа суучглаа гэцгээдэг болс одоо үрээ залгсан гэд үг хуралдуулах биз. Тийм үг даахгүй бол төмнийх гэд яадаг юм. Миний бүр ингээд өвдөг ингээд исэн шүү дээ. Айгаад ер нь шалгалт өгч байгаа шүү дээ. Энд чинь болоод хичнээн одоо бид нар хүн ботгол байх та энэ одоо өөрөө хөгшөрч гэж ижнэх багштай шалгалт өгөөд байх та яадаг юм. Үгүй бидний мэрэгжил цаанаасаа яг тийм байдаг. Тэгээ энэтэй далимт хэлэхэд бас миний шавнар бас надтай харьцаж энэ кинонд бас орсон байгаа. Өөрөөр хэлэх юм бол Бадарч маань байна. За Бадарчаа жүжигчингой багштайгаа ингээд 10 хэдэн жилийн дараа шууд дэлгэцэн дээр хамтар тоглох гэж байна. Гичээгээрээ гэлгүй шалгалт өгөөрөөч гэлээ нэг юм хэлцэж байх. Юу бол нэгэд гайгүйсэн байхгүй оройлоо бодцсон те. Бүхэн гэл алгуулсан. Танаа Бадарч чинь тантай авах хэсгийг ямар их бэлдсэн бэл гэл тэгжсэн. Театрын юугаар ингээд аваад үсэх юм бол манай одон чимэг байгаа. Эртэд бол хэлж илээ. Би бас багштайгаа хамт нэг уран бүтээлд орсон штэ. Эвгүй юм байлаа. Яг зураг авахын өмнө би танаас айгаад байсан штэ гин. Хүүшээ. Нэг чөтгөр дурсаар гараад ирдэг гэдэг шиг. Яатартай эргээд явсан. Гуравтаа харц гоё байж тээ. Баярлалаа. Байгаа нь өөртөө биднэрт ингэж сүрдүүлж ингэж бидрийг жижигхэн гэдгийг мэдрүүлдэг хүмүүс шүү дээ. Болоогүй байна. Дахиад эднэр чинь одоо эдрийнхаа насан дээр эднэрийнхаа дайныг яаж одоо бас юм нэг юм ч гэсэн аваад үлдчихсэн тий. Бид нарыг бол хизээч ханж болохгүй шүү гэж сургадаг энэ хүмүүс маань. Ер нь одоо бас оюутан байх цагаас ахуулаад яг ямарваа нэгэн дүр дээр ажиллаж чад нэг амжилт сонсчоод хизээч чи ханж болохгүй. Улам цаашаагаа гэж. Улам цаашаагаа гэдэг. Тэгээ тэр үүднээсээ л тийм байсан бах. Тэгээ гол одоо дүгндэг, цэгэндэг хүмүүс маань үзэгчд шүү дээ. Удахгүй нээлттэй хийн. Үзэгчд маань үзнэ. Өндөр их өвгдээсэн, өвдүүлэн үлдээсэн. Үүх төх, газар шороо. Улс Монголоор сэргээн мандууч. Тусгаар тогтно. Улс оршин тогтнох гэдэг бол хүн болгоны, эргэн болгоны одоо сэтгэл зүрхэнд оршиж байдаг. Тэгж байж энэ улс тогтнож байдаг. Үе үедээ тусгаар тогтнолын төлөө монголчууд маань, өвөг дээдсүүд маань яаж тулалдаж тэмцэж явсны нэгэн хэсэг нь энэ кино бол. Бид нар чинь нэг тийм хүмүүс юм биш үү? Нүдрүү нараад баярлдаг шүү гэд хэлжиж амжихгүй амьдралын их одоо адал явдал даваа нухчаан дунд явж байна. Тэр үед танд баярлсан шүү. Тийм учраас гэж хэлж амжаагүй байх гэж бодож байна. Одоо тэр үгнүүдээ хэлж өгч болох уу? Би рүү гарч байна. Хүнд хэцүү ч үе байсан, сайн сайхан ч үе байсан. Тэгтээ одоо бас миний ширүү үгийг, харгас хандлагыг бүгдийг давж туулаад надад хизээч гомдол тавьдаггүй. Би нэг багш гээ, нэг учиргүй багшлаад байсан юм байхгүй. Тэгтээ бид нар нэг нэгнээсээ л сурдаг жамтай юм чинь. Одоо болтол хүндлээл ингээд байж идэг. Тэгээ их баярлалаа. За болно багшаа. Танаас чамд баярлалаа гэдэг үг сонсох ямар халуун юм бэ?
Харин би танд бол маш их баярлаж авдаг. Бараг л энэ театрын төлөө л гэсэн юм энд нь байгаа л бол айгүй тийм хатуу зарчимтай. Тэрийгээ тэгээд нэг зарлаад хашгичаад яваад байхгүй. Яг л өөрийнхөө бодсноор ингээ хийдэг. Тэр үүднээс нь бас яг хүмүүс зарим нэг хүмүүс бас жоохон тэгж саяны хэлдгээр боддог ч байж магадгүй юм. Багштай харин ингэж хэлмээр байна. Юм бүхэн айгүй учиртай байдаг. Тэ? Юм бүхэн учиртай байдаг. Анх сургууль төгсөөл ирэхэд театрын тэр уламжлалын дагуу багш маань намайг одоо сонгож авч тэ? Энд би маш их баярлдаг. Энэ цагаас хойш таны өөрийгөө энэ театрт зориулж байгаа, өөрөө дүр дээр ажиллаж байгаа энэ бүгдээс чинь би байнга суралцдаг. Ганцхан үгээр хэлэхэд надад ухаарал хайрладагт чинь танд их баярлдаг шүү багшаа. Үнэхээр их баярлдаг. Хорвоогийн урт айныг хамсаа дуулан өнгөрүүлж буй хүмүүс та нартаа баярлалаа. Баярлалаа инээд бэлгэлсэн хүн бүхэнд. Баярлалаа итгэл хайрлсан хэм бүхэнд. Баярлалаа зүрх сэтгэл бүхнээ зориулсан. Баярлалаа та нартаа. Баярлалаа амьдрал бэлгэлсэн хүн бүхэнд. Баярлалаа хайрыг мэдрүүлсэн хэм бүхэнд. Баярлалаа утга учир минь болсон үрстэй. Баярлалаа та нартаа. Хүнийхэн хорвоогийн учир бүхэн үрдэстэй. Ухаал сэхэрлийн шижинтэй. Олирхон цаг хугацааг хамсаа дуулан өнгөрүүлж буй ухаан та нартаа баярлалаа. Баярлалаа амьдрал тохиолдсон юм бүхэнд. Баярлалаа алдаа оноотой үйл бүхэнд. Баярлалаа сургамж дурсамж бэлгэлсэн жилүүдэд. Баярлалаа амьдрал минь. Хүнийхэн хорвоогийн ишин бүхэн гэгээтэй инрэл хайрын ялбатаа. Цаг хугацааг хамсаа дуулан өнгөрүүлж буй ихэм та нартаа баярлалаа. Ихэм найзуудаа баярлалаа. Баярлалаа. Амьдрал минь